2011 оны 8 дугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд бид Америкийн нэгдсэн улсын Нью Жерси мужийн Хаавал дурших Ницаан хийдэд очиж зураг авсан юм. Энэ хийдийг Монголын төр нийгэм шашны нэрт зүтгэлтэн Дэлов хутагт Жамсран жавын гэгэн дурсгалд зориулан босгосон ажээ. Бидний зураг авалтын ажил шинийн 4-ний буян аривжих сайн өдөр давтсан тул уг хийдийн хурал номыг бичих сайхан боломж олдсон юм. Өдгөө 103 насыг зооглож яваа өмнө говийн уугуул Жамбалд орж ухаан сэтгэлд өсөж өндийсэн Монгол ах вэ эх орн нь хамгийн том орон зай эзэлсээр өдийг хүрсэн. Тэрээр Монгол улсынхаа иргэний байж бүртгэлд нь хамрагдах нэгэн хүсэлтэй. Энэхүү хүсэлтийг биелүүлэх боломж хайж судлахаа Нэгдсэн үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан Гамболд хэлсэн юм. Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгсэн их удагдын шавь хүүхэд мэт догтлон байх агшныг бид хальснаа болгож авсан юм. Эх орон таныг халуун алгаа тосон авахгүй заа. Бид энэхүү нэвтрүүлгээ үзэгч түмэндээ өргөн барихаар ажиллаж байна. Тун удахгүй Монголын алдарч суутай хөвгүүдийн нэг халахын их хувилгааны талаарх сонирхолтой дурсамж яриа бүхий нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.